Хүү минь. Хүний газрын усын нууж байгаа юм чинь ёсын дагаж яваарэ. Чиний наад суугаа газар чинь 7 хэл 9 шидийн л хүн амьдардаг биз. Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинтой гэдэг дээ. Хүнээ олж нөхөрлөөрэ. Муухан садангаас сайхан нөхөрлсөн хар илгийн хүн илүү гэдгийм билээ. Эх орон ойр дотныхноос хол хүний газар явахдаа унжгар дорой явбал сэрэгтгэн хідэн үг хэлээд дагуулчих. Онгирч сагсуурвал зөөлөж чадах зөв хүнтэй нөхөрлөж дэм дэмэндээ яваарэ гэж ээж нь захисан да. Тэрнээс хойш бараг 10 жил өнгөрч. Алс хол хүний нутгийн тэнгэр дор хүү минь. Яаж шуухан яваа болдоо гэж санаашран бодхол юм. Бага байхад нь хүүгээ ажилд гарын дүйтэй болгох гэж нилээд л зүтгэсэн. Оноосон ажлыг дутуу хийсэн, залхуурсан үед нь муу хүүгээ их л загнадаг байж тээ. Харин одоо болохоор хүү минь ажилдч давгүй байгаа байх шүү гэж өөрийгөө тайвшруулдаг юм. Хаяач муу хүүгээ санахын эрхэнд хүний нутагт юугаа хийгээд ирэхээ мартаад удаад байдаг мондвэ гэж бүх юм дохч үе би. Өглөө эртлэн босч хүү минь сайн яваа. Хүмүүжил сайтай юм чинь сайныг бодож явхад алцахгүй хэмээн сүүгээ өргөх бүртээ муу хүүгээ дэндүү санан нулимс мэлмбрээд явчих. Тэв далайн тэртээ алс хол суугаач бойтгны хонхон дуурсан жаахан амтан босго даван гарсан мэт ээжийнхээ сэтгэлд үргэлж хүүхдээрээ байх юм аа. Хүүгээс минь ирсэн захидлын мөр бүхэнд ээж нь баярлаж сэтгэлийн амгаланг олж чамайгаа сайн явааг сонсоод үргэлж догдолж байдаг юм шүү ээж нь. Амьдрах сайхан. Нийгмийн хөгжлийг дэмжигч Royal HT телевиз. Урайлгыг дэмжсэн Монголын Royal Academy